Мөрөө чи яагаад миний обер шүү зүүчихсэн байгаа? Оо, яана, уучлаарай маргада. Хүний харин амар гоё харагдаад хүнээс асууж агаад авч зүдэг байхгүй юу? Дараа тэгэж болохгүй шүү. Өнөөдөртөө л зүүзаа. За, ойлголоо, баярлаа. Дараа хэрвээ зүүн гэвэл надаас асуугаарай. За, Наад обер шиг чи яг унлаа. Ганган мөөрөд гайх нэмэр гэж юунч том толгоон дээр тавьчихсан юм тий чи маргада. Чи тэгвэл минийхийг янслаад өгөөч. За тэгээ. За. Баярлаа маргада. Зүгээрээ. Нэрээ та хоёр бүжгэлдэг морь гэж сонссноо? Та хоёр итгэхгүй л байх л та. Итгэн штэ. Бид хоёр өөрсдөө чадна. бүжгэлдэн штэ. Тийм үү? Тийм штэ. Тэр морь бүр хоёр үлэн дээр зогсож байгаад нэг аян дээр эвсэлтийг бүжгэлсэн гэж бодоод үзтээ. Тэгвэл тэр мөр ярьж чаддаг байсан гэсэн үг үү? Би тэрийг сайн мэдэхгүй л байна л та. Яг л бөөрөө бид хоёр шиг. Хөөе. Манай унгалтай гэдэг нэг ах байдаг байхгүй юу? За. Бас ярьж чаддаг штэ. Тэр унгалтай ахыг ярьж байгааг харахаар хүмүүс бүр зөндөө ирдэг оддоо. Манай унгалтай ах чи бүр од болсон штэ, тийм өөрөө? Тийм шүү. Тэр ч гэсэн үнэн шүү. Тэгвэл намайг хүмүүс ярьдаг хоёр тугал тижээдэг гэвэл зөндөө ирэх байх та тий? Тийг байхад битээр бүр од болох байх та. Тэгээд бас би бүр сансарт нийлсэн тугал гэвэл бүр их хүмүүс намайг таньдаг болох байх та. Сансарт нийлсэн тижээмэр амтан гэсэн чинь хөдөөний тугал болон шүү дээ. Тийм амт анх удаа л сансарт нийсгэж юм. Ингээл. Бөөрөө. Яа. Үгүй зүгээр үү? Яа, эврэг гимтээч боллоо. Оо. За гэхдээ зүгээрээ. Бөөрөө. Чи тэгвэл сансарт нийсүүлчтэй хамгийн анхны амтан биш юмаа гэхэд хамгийн анхны сансарт нийсэн тугал болох нь штэ. Харин Тийм ээ. Хөөе. Маргада. Чи тэгвэл намайг бэлдээд өгчөөч. Сансарт нисгэд маань туслаад. Сансарт нийсгэд надад туслуулахгүй штэ. Тусгай газар байдаг байхгүй юу? Ямар газар? Тусгай газар байд юм аа. Тийм дотор байд юм уу? Хэрвээ сансарт нисэн гэвэл сансар дээр амьсгалж болохгүй. Тийм үү? Тэгээ сансрын хувцас их зузаан байдаг байхгүй юу? Бөөрөө сансрын нэсгэгч болохын тулд том газар байдаг байхгүй юу? Тийм. Том газар аа. Ааха. Тэрэн дотор сансрын хувцас байдаг, идэх юм байдаг байхгүй юу? Тийм үү? Мэдгүй штэ. Бас тийм газар байдгаа. Тэгээ чамайг бэлтгэхийн тулд олон хугацаа шаардна. Тийм байж штэ. Хөөе. Бөөрөө. Чи энэ бүхнийг төвчжүүлчтэй мундаг сансрын нисгэгч тугал болох байх та. Харин Би шууд од болно. Тэгэл би Facebook нээгээл зөндөө олон найзтай болоод зөндөө олон дагагчтай болоод тэгээд бүгдээрээ миний зурган дээр лайк дараа шеэр хийгээл ёо би бүр од болох нэ. Гэхдээ бөөрөө би бодлоо л доо. Юу? Сансрын нисгэгч болох чи хэцүү юм шүү. Харин тийм. Чи өөр мөрөөдөлтэй болж байгаа ч дээ. Юу гэж тэгж хэлж болдго юм бэ? Өөр мөрөөдөл гэж байхгүй. Мөрөөдлөг чи өөрчилж болдгоо байхгүй юу? Нэг л мөрөөдсөн бол эцээ хүртэл мөрөөдөх хэрэгтэй. Хөөх манай бөөрөөчтэй дэндүү их хүсч мөрөөдөж байгаа юм байна да. Тэгэлгүй яадаг юм бэ? Би бүр төрсөн цагаас хойш л бүр мөрөөдсөн юм чинь. Бөөрөө. Чи хэрвээ Facebook нээж од болно гэвэл утас авах хэрэгтэй шүү дээ. Тэр чи их мөнгө шаардна. Зүгээр. Хойлоо тэгэхээр яаж тийм их мөнгө чи олох юм бэ бөөрөө? Сансарт ниснийхээ дараа би мөнгө олон заа юу. Тэгээд би утас аваад тэгээ Facebook нээгээд тэгээд од олно. За. Хэрвээ маргада. Чи өөр гой сонирхолтой юм ярил да. Чи ямар мөрөөдөлтэй вэ? Би юу? Надаа их олон мөрөөдөл байгаа. Би дуур юм уу? Дуур, дуучин, бүжигчин, жүжигчин гэх тэдний алийг сонгохоо сайн мэдгүй л байна л да. Тийм үү? Хөөе. Чи тэгвэл жүжигчин болол дээр юм шүү. Жүжигчин ч гоё л да, жүжиглээл. Маргада. Би нэг юм асуучихгүй. За. Нөгөө нэг сансрын нисгэгч болохын тулд бас өөр хий сурах хэрэгтэй юм шүү. Өөр хийлээ. Тийм. Ааха. Би хүний хэл мэддэг байх болоо шүү дээ. Өөр ямар хий сурах юм? Үгүй тэнд чинь нөгөө нэг хэрвээ өөр хайр гаргийнхан гэж байдаг үсттэй. Үгүй тэнд тэнгэрт бол хайр гаргийнхан байхгүй шүү дээ. Яагаад? Яагаад? Гэхдээ чи өөр хүмүүс амьдэрдэг юм уу? Гэхдээ бүр дэлхийгээс гарахад бол интернет гэж мэдхүү. Мэднэ. Тэр чинь бүр дэлхийгээс гараад байдаг юм байдаг хөөхгүй. За.
Тэгвэл тэр интернетээс чинь тэгвэл сансрын нисгэгчний талаар мэдээлэл сонсъё л доо. Гэхдээ сураагүй зүйлүүдээс сурыг да. Хэрвээ бөөрөө хэрвээ сансрын нисгэгч болохын тулд хар гаргийнхан байвал хар гаргийн чи хэлийг сурах хэрэгтэй юм шүү бас. Хар гариг гэж юу яриад байгаа? Хари гариг гэж. Хар гариг гэдэг ах юм. Хари гариг. Хөөе. Би таартыг дуудуулаад үзүүлэх үү? За тэгээд миний бүр сэтгэл хөдлөчлөө. За. Сансрын нисгэгч ахаа сайн яваад ирвүү. Саран наран хоёртой сатан уулзаад ирвүү. Сансан хэрэгэ бүтээгээд сурсан эрдмээ гигүүлээд сайхан үсийн төлөө самбаа сойроод ирвүү. Би бол анхны сансарт нисэн туугал тийм ээ. Би бусдыг дуурайхгүй. Бүгд намайг дааган дуурай. Би бол анхны сансарт нисэн туугал. Бөөрөө чи ямар мундаг юм бэ? харин тийм бөөрөө. Би мундаг байлгүй яад гинти. Бид хоёрт наадуугаасаа сургаач. Харин би сурмаар байна бөөрөө. За та хоёр замыг дагаад болно шүү заяа. За сансрын нисгэгч ахаа Сайн яваад ирлээ. Сайн яваад ирвүү. Саран наран хоёртой сатан уулзаад ирвүү. Сансан хэрэгэ бүтээгээд сурсан эрдмээ гигүүлээд сайхан үлсийн төлөө самбаа сойроод ирвүү гэдэг байхгүй юу? За та хоёр дараа нь бүр сайн сураа заяа. За. Хөөе, та хоёр сансарт нисэж хүнийг мэдхүү? мэдгүй штэ. Мэдгүй. Би та хоёрт үзүүлэх үү? Тийм да. Сонирхолтой ах та. За. Бөөрөө чамд илүү сонирхолтой хаа. Харин тийм ээ. Би бүр үзхийг бүр тисэн ятаг хүлээж байна. Тэгвэл үзье. 1961 оны 4-р сарын 12-нд хүн төрөлхтний түүхэнд анх удаага сансарт нисжээ. Сансарт ниссэн дэлхийн анхны хүн бол Зөвлөлт холбоот улсын нисгэгч, сансрын нисгэгч Юрий Гагарин. Тэрээр энэ өдөр Восток 3К2 буюу Восток 1 гэж алдаршсан хөлгөөр дэлхийн татах хүчнээс гарч сансарт 1 цаг 50 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг бүтэн тойрчээ. Харин сансарт ниссэн анхны монгол хүн бол Монгол улсын иргэн сансрын нисгэгч Ж. Гүр аргачаа. Зөвлөлт холбоот улсын нисгэгч В.А. Женебековийн хамтаар 1981 оны 3-р сарын 22-ны өдрийн 14 цаг 58 минутанд хуучнаар Байконур дахь сансрын хөлөг хөөрөх талбайгаас Союз 39 хөлгөөр хөөрсөн гэдэг. Жүгдэр дэндийн гүр аргачаа сансарт ниссэн Монгол улсын анхны хүн, Аз твийн 2 дахь хүн. Тэрээр сансарт ниссэн дэлхийн 101 дахь хүнээр түүхэнд бичигдсэн. Одоо харин сансарт ниссэн анхны амьтдын талаар та бүхэндээ мэдээлэл хүргэе. Хүн төрөлхтнийг сансарт нисэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн амьтан бол Лайка нэртэй золбин нохой байсан юм. Москвагийн гудамжнаас олсон энэ амьтныг хэсэг бэлдсэний дараа 1957 оны 11-р сарын 3-нд сансарт хөөргсөн байна. Спутник 2 хөлгөөр хийсэн Лайкагийн нислэг сансар судлалын түүхийг нээсэн байдаг юм байна. Энэ бол хүмүүс дөнгөж 2 дахь удаага тойрог замд хөлгөө хүргэсэн, мөн анх удаага амьд биетийг тойрог замд хүргэсэн явдал байлаа. Лайка амьд амьтан тойрог замд хүргэсэн анхны тохиолдол байлаа. Үүнээс өмнө 10 орчим жилийн турш Америкийн нэгдсэн улс зөвлөлтийн эрдэмтэд янз бүрийн амьтан хөөргөж туршсаар байсан юм. Зорилго нь хүнийг сансарт хөөргөж эсэм мэнд буцааж ирүүлэх чадвартай болоход чиглэж байлаа. Анх 1947 онд нэгэн төрлийн ялаануудыг Нази В2 буужинд тээвэрлэн 110 км өндөрт хүргэж үдсэн байлаа. Үүнийхээ дараа НАСА хэд хэдэн сармагч нисгэж байсан нь бүгд амь үрэгджээ. Ингээд 1951 оны 9-р сард Йорик хэмээх сармагчин нисгснийхээ дараа эрдэмтэд хүн дүрс амьтныг сансарт хөөргөөд дэлхийд буцааж ирүүлж чадхаар болсноо зарласан юм. Харин Лайкагийн дараа 1960 оны 8-р сарын 19-нд Белка Стрелка хэмээх 2 нохойг анх удаа тойрог замд хүргээд буцаан эсэм минь газардуулсан юм. Үүний үр дүнд 1961 онд анх удаа хүн сансарт хөөрсөн нь Юрий Гагарин байлаа. Харин өнөөдөр ангарагт хүн илгээхээс өмнө ямар нэг амьтан илгээж турших тухай санаа дахин яригдж эхэлсэн байна. Гэвч 21-р зуунд энэ асуудал нь илүү төвхтэй маргаан дагуулсан сэдв болоод байгаа лээ. Амьтны эрхийг өндөрт тавьдаг нийгэмд бид амьдарч байгаатай энэ нэгт холбоотой лээ.
Хоёроо. Би биш дээ. Мм. Мундаг сансрын нисгэж тугал болохоор Монгол улсынхаа төрийн талбайг хайр гаригийн олон хотод аваачид зоогоод би бол сансрын нисгэгч Монгол тугал бөөрөө байна гэд орилно. Хамгийн чангаар орилно ямар вэ? Хөөх, наа чи өстө гой санаа байна бөөрөө. Харин тийм. За би өстө бөөрөгийн найз гэж явж байгаадаа өстө баяртай байна бөөрөө. За тэгэхээр Тэгэл та хоёр надаар бахархаал би бүр тисэн ядаг хүлээж байна. Тэрийг ч хүлээжээ. Тэгэхээр өнөөдөр их дууслаа. Тэгэхээр одоо баяртай гэж хэлэх үү? Тэгээ өнөөдөр их гад жаргалтай бас хөгжилтэй адал явдалтай байлаа. Баяртай юм сурлаа. Баяртай. Баяртай. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр манай нэвтрүүлэгт шинэ гомарл гэдэг хүүхэд оролцож байна. Чи хэдэн настай вэ? 6 настай. 6 настай. Ямар дуу сонсдог вэ? Blackpink-ийн дуу. Ер нь ямар дуу мэддгийг тэгвэл? Чи шүү. Чи надаахан. Үе бөөрө минь. Хааны нөгөө гүнж ирсэн юм уу? Сайн уу? Сан. Хин гэсэн мэ гүнжиг? Гомарл. Сайн уу гомарлаа? Сан. Би чамайг ирсэн гэд бүр яарад ирлээ шүү. Чи ямар гоё хувц өмссөн юм бэ? Харин тийм. Ийм гоё палачтай, дээрээ ийм гоё юмтай. Чи ирээдүйд ямар мэрэгжилтэй болохыг хүсдэг вэ? Дуучин. Би ч гэсэн дуучин болох мэрэгжилтэй шүү дээ. Тийм үү? Тийм. Би бас дуучин болохыг хүсдэг шүү. Чи бол өөр мэрэгжил сонгоод ирсэн да. Яг бас хаяа нэг бас дуулвал гоё юм болов уу гэж бодохгүй юу? За гомарлч. Одоо хэдэн настай гинэ? 6. 6. Чи ер нь ямар нэгэн байдлаар өөрийнхөө мэддэг дууг дуулаад үзүүлээч. Дуулах юм уу чи дуулд юм уу? Дуулдаг. Одоо 1-р анги тэгээд 2-р ангид орох гэж байгаа юм байна тий? Тийм. Тэгвэл дуу мэдэх юм уу? Мэднэ. 곰새맘이 밤 집에 있어 아빠 곰 엄마 곰 애기 곰 아빠 곰은 주무개 엄마 곰은 날리게 베이비 곰 너무 귀여워 익수 잘한다. Вау. Тэгвэл бөмбөний монголоор мэдэх үү? Мэднэ. За тэгвэл тэрийг дуулаад үзүүлчих. 아빠 비 ирдэ юм уу? 와볼다. 이제 비 цэцэг юм уу? 와볼다. амин гэртэн цэцэг юм бол эй окей. ариу хайрын дэдэн цэцэг юм уу? ва хайрын эрдэн би үтлийн ордон жи хөп үрэн дарсан би үрээ хайрын жаргалтай нэндан бол би ухаанан би наангээ цандлолоосон үжиг гинэ нарсаг Монголын жаргалтай үүд жави хан ла эмээн хат тач бом. Дуснаа. Дуусчлаа. Гэтэ тэрнээс хойшхыг сайн мэдэхгүй байна. Тэ гомарлаа. Маргада чи. Маргада гинэ. Гомарлаа. ясан Чи чөлөө цагаараа юу хийдгийг? дуу зурагдаг. Дуулж зураг зурдаг аа. Аха. Чиний хобби юу вэ? Дуулах, зураг дурах. Чи харин мисс юм биш үсттэй? Тий. Мисс юм уу? Тий. Тийм баха. Чамаас нэг тийм мисс юм шиг нэг тийм энерги мэдрэгдээд ийсэн. Чамд бас энерги байна.
Би мэдэрдэн шүү дээ энерги. Чи тэгвэл тайзан дээр загвар өмсчихсэн үү? Өмсчихсэн. Яаж ингэж нэг шугамд ингэж гоё тэгш алхдаг байна тий? Ям мундаг. Инжирээ юу вэ? Жиижин бас ингэж алхаад идэг лүү? Тийш. Тийм үү? Та би энэ танд юм уу? Таньдаг. Бид хоёр Монголын бяцхан мессийн тэмцээнд орсон шүү дээ хамтдаа. Тийм үү? Оо та хоёр ч тэгвэл бүр анханасаа найзууд байсан юм шүү. Тий. Вау. Ер нь штий нөгөө мис болохыг анх нөгөө тайзан дээр алхахыг хаанаас харж сурж ирсэн? Би угаасаа бяцхан мест орохдоо багшаараа заалгаж л сурсан. Бид гсэн. Тэр бяцхан мис гэдэг чи зурагтаар гараад идэг те? Тий. Инзээ чи алхамаар юм уу? Тий. Тэгвэл чи ясныг алхачих. Чи ингэж мис алхах юм чинь бас бүжигэлт юм шүү дээ. Тий. Үгүй чи ямар хулаа авьяастай энэ дуулна, бүжиглэн. Тэгээд бас бяцхан мис. Тэгвэл бүжгээ бүжиглээд үзүүлж. байна уу? Ястай мундаг юм аа. Яа, миний бүр зүр хурдан хурдан цоглоод ах юм. Яаж байгаа юм болоо? Би нэг сонирн байгаад энэ хацар мацар улаагаад. Гомарл үнэхээр хөөрх юм аа. Чи гомарл сайн болсон юм шүү. Гэхдээ мэдгүй би яг өөрийгөө ойлгохгүй байна. Жаахан тайвшраадах юм.
дээрлээ. Гомарлаа. Би чамайг ирлүүж үргээд өгч болох уу? Болох юм уу? Гомарлаа. Ичээд байгаа мó? За боллоо. Би ногцоо. Маргата. Ногцоо. За тийм. Манай бүр алга болчихлоо. Тэр үстэй. Өө чамайг олчлоо. Би ногтаад тах чинь. Чигний дад үс чих орчин гараад байна. Заавдаж. Одоо чиний ивэр чих орчин гарчи. За. Газ нэвтрүүлгээ дуусгаач. Намайг эвгүй байдалд оруулаад ах юм. Өнөөдрийн нэвтрүүлгээ ингээд өнөрлөе. Баяр таа. Баяр.